Гурвалжныг талаар ангилж сурцгаая. Дараах гурвалжингууд ямар талаас бүтэж байна вэ? Сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Ижил өнгөөр тэмдэглэсэн тал маань ижил хэмжээтэй гэдгийг ажиглахтай сайтар анхаарай хүүхдүүдээ. Илдэв талт гурвалжин гэж ямар гурвалжинг хэлдэг юм болов? Гурван тал нь гурвуулаа өөр хэмжээтэй бол илдэв талт гурвалжин. Харин хоёр тал нь тэнцүү бол адил хажууд гурвалжин. Тэгвэл гурван тал нь гуруулаа тэнцүү бол ямар гурвалжин бэ хүүхдүүдээ? Зөв гурвалжин. Дараах эрчмүүдээр гурвалжин дүрс бүтээгээрэй. Ямар гурвалжин үүсгэж болох вэ хүүхдүүдээ? Эхний хэрчмүүдээс хоёр хэрчим ижил хэмжээтэй байна тийм үү? Тэгвэл хоёр тал нь тэнцүү ямар гурвалжин байдаг вүлээ? Адил хажууд. Гурван тал нь гуруулаа тэнцүү хэрчмээс бүтсэн бол зөв гурвалжин. Харин гурвуулаа өөр хэмжээтэй бол илдэв талт гурвалжин. Тийм үү хүүхдүүдээ? Дараах хоёр гурвалжин ямар гурвалжин бэ хүүхдүүдээ? Адил хажууд уу? Зөв гурвалжин уу? Адил хажууд гурвалжин маань хоёр тал нь тэнцүү тийм үү? Тэгвэл зөв гурвалжин маань гурван тал нь тэнцүү. Энэ хоёр гурвалжин маань хэллэг болон хэлбэрийн хувьд төстэй учир багш нь